The past simple tense гэсэн ийм хичээл байгаа. The past simple tense. The past simple tense гэдэг нь монгол хэлнээр жирийн өнгөрсөн цаг гэсэн үг. Tense гэдэг нь цаг, simple гэдэг нь энгийн, жирийн, past гэдэг нь өнгөрсөн гэсэн үг. Жирийн өнгөрсөн цаг. За энэ жирийн өнгөрсөн цагийг юунд хэрэглэдэг вэ гэхээр өнгөрсөнд болсон, дууссан болон өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдлын тухай өгүүлэхэд энэ цаг хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл одоо би 10 жилийн өмнө дарханд амьдардаг байсан, хүүхэд байхдаа би тийм газар тоглодог байсан. Бид нар одоо байнга уулздаг байсан гэдэг ч юм уу тийм ээ. Өнгөрсөн дууссан үйл явдал гэхээр одоо өчигдөр би кино үзсэн. Би болдотой энэ тухай ярилцсан, аав хөдөөнөөс ирсэн, би энэ ишлэлийг ойлгосон гэсэн одоо би их сургуулийг тэд онд төгссөн гэсэн иймэрхүү үйл явдлыг илэрхийлэхдээ энэ past simple tense гэсэн ийм цагийг хэрэгэлдэг. За жирийн өнгөрсөн цаг маань хоёр үйл явдал голчлон илэрхийлдэг байна. Нэгдүгээрт нь өнгөрсөн цаг давтагддаг байсан үйл явдал, хоёрдугаарт нь өнгөрсөн дууссан үйл явдал. За жирийн өнгөрсөн цаг монгол хэлнээ сан гэж орчуулагдана. Саны дөрвөн зэрэг гэж ойлгож болно. Сан, син, сон, сүн. Энэ бол өнгөрсөн дууссан үйл явдлыг орчуулгана. Мөн өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдал гэж байна. Өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдал маань даг байсан гэж орчуулагдана. Даг байсан. За жирийн одоо цагийн бид өмнөх хичээлээр үзсэн байгаа. Жирийн одоо цаг бол монгол хэлнээ даг гэж орчуулагддаг байсан бол жирийн өнгөрсөн цаг маань даг байсан буюу сан гэж орчуулагддагаараа энэ цагараас ялгагдаж өгдөг байна. Одоо цагт байнга давтагдж өгдөг үйл явдлыг жирийн одоо цагаар илэрхийлдэг бол өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдлын тухай илэрхийлэхдээ жирийн өнгөрсөн цагаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хоёр цаг маань илэрхийлж байгаа үйл явдлаараа ийхүү ялгарч байгаа юм байна гэдгийг ойлгоод аваарай. За орчуулгаараа бол жирийн одоо цаг даг гэж орчуулагдчихсан бол жирийн өнгөрсөн цаг сан гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл би өндөг иддэг. Энэ бол жирийн одоо цаг. Би өндөг идсэн. Ингээд ирэхээр жирийн өнгөрсөн цаг болж байгаа. Би морь ундаг. Би өдөр болгон морь ундаг. Энэ бол жирийн одоо цаг. Өчигдөр би морь унсан. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За. Жирийн одоо цаг. Жирийн одоо цаг онцлог хуулийг нь дүү даас гэсэн онцлог хуулийг байдаг гэдэг өмнөх хичээлээр үзсэн. Дүү даас бол жирийн одоо цагийн туслах хуулийг. За тэгвэл жирийн өнгөрсөн цагийн онцлог хуулийг нь дид гэсэн онцлог хуулийг байдаг. Дид. За ийм онцлог хуулийг байна. Тэгвэл дид гэсэн онцлог хуулигээр бусад цагуудаас ялгагдаж өгдөг. Өөрөөр хэлбэл бусад 25 цагт нь ийм дид гэсэн онцлог хуулийг байдаггүй. За жирийн одоо цагаас юугаар ялгаж байгаа юм бэ гэхээр жирийн одоо цаг бол дүү даас гэсэн онцлог хуулийг хэрэглэгддэг бол жирийн өнгөрсөн цаг нь дид гэсэн онцлог хуулийг хэрэглэгддэг юм байна гэж ойлгох нь. Тэгэхээр хэрвээ энэ цагт туслах хуулийг хэрэгтэй бол зөвхөн дид гэсэн юм туслах хуулийг хэрэглэнэ. За дид гэсэн туслах хуулийг маань хэлбэрийн хувьд асуух, үгүйсгэх хэлбэрт хэрэглэгддэг. Асуух, үгүйсгэх хэлбэрт хэрэглэгдэнэ. За тэгээд одоо энэ дүү даас шиг хоёр туслах хуулийг биш, дид гэсэн нэг туслах хуулийг учраас бүх биеүдтэй хамт хэрэглэгдэнэ. Дүү даас буюу жирийн одоо цагийн дүү даас гэсэн туслах хуулийг маань хоёр туслах хуулийг байсан учраас бие хуваасан байна. Ю, ви, дэ дээр дүү хэрэглэгддэг. Хи, ши дээр даас хэрэглэгдэнэ гэдэг өмнөх хичээлээр заасныг санаж байгаа. За тэгвэл жирийн өнгөрсөн туслах хуулийг нь дид гэсэн ийм туслах хуулийг гэдэг байна. За жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёо. Жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёо. За жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёоны өгтөр эхлээд үйл хийсэн орно. Үйл хийсэн. Үйл хийсний араас үйл үг. Мөн жирийн одоо цагтай адилхан. Гэхдээ жирийн одоо цаг дээр үйл үг нь зарим тохиолдолд s төгсгөл залгаад, зарим тохиолдолд үйл үг нь үндсэн хувилбараараа буюу infinitive формоор хэрэглэгдчихсэн бол жирийн өнгөрсөн цаг дээр үйл үг нь хоёр янзын үйл үг байдаг.
Энэ мань юу гэхээр irregular verb. Irregular verb. За юм хоёр үлэг байна. Irregular verb гэдэг нь дөрмийн үлэг гэж байна. Дөрмийн үлэг. За irregular verb гэдэг нь дөрмийн бус үлэг. Дуудлагын хувьд нэг нь ир аваагаар эхэлж байгаа, нөгөөх нь и аваагаар эхэлж байгаа. Irregular verb, irregular verb. Irregular verb гэдэг нь дөрмийн үлэг. Irregular verb гэдэг нь дөрмийн бус үлэг гэсэн үг. За энэ цаг яаж үүсдэг вэ? Үүсэл дөрм нь одоо ямар гэдэг юм бэ гэхээр жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүсдэг. Бичээд авчруулна бүтрээ. Past simple tense буюу жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүснэ. За ямар хоёр аргаар үүсдэг вэ гэхээр эхнийх нь нэгдүгээрт нь үүлгийн үндсэнд ed гэсэн төгсөл салгаж үүлгийн үндсэнд ed үүлгийн үндсэнд ed гэсэн төгсөл салгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. Үүлгийн үндсэнд ed төгсөл салгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. За жишээлбэл тэд нар үүнийг цэвэрлсэн гэж хэлээ. Тэд нар үүнийг цэвэрлсэн. За үүлгийн эзэн бол they. За үүлгийн эзнээс шууд үүлг нь орж ирнэ. They clean. За хэрвээ ийм өгүүлбэр байвал энэ бол жирийн одоо цаг. Монгол хэлний орчуулбал тэд нар цэвэрлдэг гэсэн өгүүлбэр гарч байна. Одоо бид нар жирийн өнгөрсөн цагийг үүсгэж байна. Жирийн өнгөрсөн цаг үүсэхдээ яаж үүсэх вэ гэхээр үүлгийн араас ed гэсэн төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. They cleaned. За одоо тэд нар цэвэрлсэн гэсэн үг гарч байгаа. Тэд нар цэвэрлсэн. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За жирийн өнгөрсөн цаг үүсэх хамгийн ихний арга нь энэ байна. Ямар арга байсан гэхээр үүлгийн араас ed гэсэн төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг ийм арга байна. Тэгвэл үүлгийн араас ed гэсэн төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсэж байгаа үсийг regular verb гэж хэлдэг байна. Regular verb гэдэг нь монголоор дөрмийн үлэг гэсэн. Дөрмийн үлэг. Regular verb дөрмийн үлэг. За тэгвэл жирийн өнгөрсөн цаг үүсэх хоёр дахь арга нь. Хоёр аргаар жирийн өнгөрсөн цаг үүсдэг байна шүү дээ. Хоёр дахь арга нь болохоор үүлг нь үндсээрээ хоёрч өөрчлөгдөж үүсдэг. Өөрөөр хэлбэл үүлг араас ed төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг эхний арга нь бол ийм арга гэдэг бол хоёр дахь нь ed гэсэн төгсгөл залгадаггүй өгнөд байдаг. Үндсээрээ хувирдаг ийм. Жишээлбэл одоо өмнөх хичээлээр багш нугсан баа. Явах гэдэг үг байна. Явах гэдэг үг маань жирийн өнгөрсөн цаг дээр go гэсэн үг маань жирийн өнгөрсөн цаг дээр went болно. Went. За энийг орчуулбал явсан гэсэн үг. Явсан. Өөрөлдөл go гэдэг яраас ed төгсгөл залгахгүй гэсэн үг. За тэгвэл тэд нар явсан. Тэд нар хөдөө явсан. За би хөдөө явсан гэж хэлье. Тэгвэл одоо юу гэж вэ? I went to the countryside yesterday. Би өчигдөр хөдөө явсан. За тэгвэл үүлэг үүсдэг ийм хоёр арга байдаг байна. Нэг нь үүлэг араас ed төгсгөл залгаж үүснэ. Нөгөөх нь үүлэг нь үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсэж байгаа. За энэ үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг үгнүүдийг irregular verb буюу дөрмийн бус үүлэг гэж хэлдэг. Дөрмийн бус үүлэг. Англи хэлэнд 280-аад дөрмийн бус үүлэг байдаг. Эдгээрийг цээжилж тогтоох хэрэгтэй. Энэ 280 дөрмийн бус үүлгээс 280-аас өөр дөрмийн үүлэг бол өөр үүлгэнүүд бол дөрмийн үүлэг юм байна гэдэг ингэж ойлгоно. За багш сайн хэлээд ойлгомжгүй болчихж боллоо. Дахиад сонсоодоороо. Англи хэлэнд үндсээрээ хуурч өөрчлөгдөж үүсдэг үг 282 шиг байдаг. 282 үг байдаг. Энэ 282 үйл үгийг цээжилчих юм бол
бусад үлдсэн үйл өгнүүдийн араас ed гэсэн төгсгөлийг залгаж болох юм байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ үгнүүдийг цэжлэх хэрэгтэй. За энэ үгнүүдийг хаанаас яаж олж цэжлэх вэ гэвэл англи хэлний хэлцүүн ном болгоны арталд байж байгаа. Мөн интернетээс дөрмийн бус үйл үг буюу ирээгүй verb гэдэг ингээд хайвал гараад ирдэг. За тэгээд одоо дөрмийн бус үйл өгнүүдээ авч цэжлэн тогтоох хэрэгтэй. Хэрвээ дөрмийн бус үйл үгээ цэжлж тогтоохгүй бол одоо энэ дөрмийн бус үгээс ed гэсэн төгсгөл залгаж маш том алдаа хийдэг. Маш буруу ярьж, буруу хэрэглэх юм үндэс суурь нөхцөл бий болдог байна. Тийм учраас үүнийг сайн анхаарч аваарай гэдэг биш нь сануулъя. За ингээд бид нар жирийн өнгөрсөн цагийн үүсэл дөрмийн талаар ярьлаа. Дахиад бүгдээрээ товчилж багш нэг товчлоод хэлээд өгье. Та бүхэн анхаарлаа сайн ойлгоод аваарай. Сонсоод аваарай. Жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүсдэг. Нэг нь үйл үг үндсэнд ed төгсгөл залгаж үүсдэг. Нөгөөх нь үйл үг үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг. Үйл үг үндсэнд ed гэсэн төгсгөл залгаж үүсэж байгаа үсийг irregular verb буюу дөрмийн үйл үг гэж хэлдэг. Үйл үг үндсээрээ хувиран өөрчлөгдөж үүсэж байгаа үсийг дөрмийн бус үйл үг буюу irregular verb гэж хэлдэг байна. За өгүүлбэрт орох байдал нь хоёлоо үйл хийснаараас үйл үг нь ордгоор адилхан. Гэхдээ орж байгаа үйл үг маань нэг нь төгсгөлдөө ed төгсгөл авдаг бахан. Нөгөөт нь ed төгсгөл авахгүйгээр үйл үг нь тэр чигээрээ хувираад өөрчлөгдөд өнгөрсөн цагийн утгыг илэрхийлсэн ийм үг гардаг бахнэ гэдгийг ойлгоод аваарай. Ер нь жирийн өнгөрсөн цагийн хамгийн гол ойлгож авах гол үндсийн үндэс ойлголтч нь бол энэ юм байна. Англи хэлэнд 5 хэлбэр гэдэг. Тэр 5 хэлбэрийн зөвхөн батлах хэлбэр тэр нь үйл үг нь хувирдаг. За тэгвэл юу гэсэн үг юм бэ гэхээр бусад 4 хэлбэр болох үгүйсгэх, ерөнхий, яалгах, тусгай асуултан дээр үйл үг нь хувирахгүй. Үйл үг нь хувирдаггүй. За үүнийг бүгдээ жишээгээр ойлгож авъя да. За жишээ нь хамгийн ихний хэлбэр батлах хэлбэр. За тэд нар үүнийг цэвэрлсэн гэдэг. Түрүүчийн жишээгээ дахиад автаад авъя. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Батлах хэлбэр дээр they clean it. Ингэж жишээл энэ бол жирийн одоо цаг болно. Монгол хэлний орчуулбал тэд нар үүнийг цэвэрлдэг гэсэн үгээр орчиж байгаа. Бид нар одоо жирийн өнгөрсөн цаг дээр тэд нар үүнийг цэвэрлсэн гэсэн үгээр бичих гэж байгаа учраас ed гэсэн төгсгөл залгаж байна. They cleaned it. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За дахиад нэг жишээ авъя. Тэр эрэхтэй ном бичсэн. Тэр эрэхтэй ном бичсэн. За тэгвэл үүлийн эзэн бол he буюу тэр эрэхтэй. За одоо бичих гэдэг үг маань. Write. Бичих гэсэн үг маань жирийн өнгөрсөн цаг дээр хувирна, өөрчлөгдөнө. За write маань юу болох вэ гэвэл wrote болж өөрчлөгддөг. Wrote. He wrote a book. He wrote a book. Орчуулбал тэр эрэхтэй ном бичсэн гэж байна. Тэр эрэхтэй ном бичсэн. За тэгвэл write гэдэг үгний араас ed залгуулж болохгүй. Энийг цээж тогтоохгүй бол ерөөсөө болохгүй. Энэ бол маш том, маш бүдлэг алдаа. Хязгаарч ингэж ирж болохгүй. Ийм зүйл байхгүй. Тэгвэл энэ write гэдэг үг маань ингэж бичигдэхгүйгээр ийм болдог байна. Wrote болно гэсэн үг. За юм. Ингэж ойлгоорой. За тэгээд англи хэлэнд 5 хэлбэр байдаг. 5 хэлбэрийн зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг нь хувирна. Хувирна гэдэг маань дөрмийн үйл үг үйл ed зөксөл залгана. Дөрмийн бус үйл үндсээрээ хувираад өөрчлөгдөнө. За тэгвэл бусад 4 хэлбэр дээр үйл үг нь огт өөрчлөгдөхгүй. За энийг бүгдээ батлая. Хоёр дахь хэлбэр нь үгүйсгсэн хэлбэр. Тэд нар үүнийг цэвэрлсэн гэж байгаа бол тэд нар үүнийг цэвэрлээгүй гэж лээ. Тэд нар үүнийг цэвэрлээгүй. За тэгвэл they үгүйсгэж байгаа учраас нөгөө жирийн өнгөрсөн цагийн туслах үглэг маань орж ирнэ. Did not буюу didn't давчсан хэлбэр нь. They didn't
clean it. За энэ тохиолдолд ид төсөл залахгүй. Яг тэгвэл энэ маань үгс хэлбэр учраас. They didn't clean. Ердөөсө батлах хэлбэр дээр л бүгдээрээ толгоо хаачлаа гэсэн үг. Батлах хэлбэр дээр л бодно гэсэн үг. Юу бодох вэ гэхээр нөгөө үүлэг маань дөрмийн үүлэг үлээ идэ залгахын нөлөө эсвэл үнцээр хувирдаг нөлөө гэдэг эхний хэлжинд бодох хэрэгтэй. За тэгээд тухайн өгүүлбэрүүдийг олон дахин хэлээд, олон дахин амдаа хөвшүүлээд, олон өгүүлбэр дээр ажиллаад ирэх юм бол сүүлдээ өөрөө бодохгүйгээр шууд идэгээ залгаад үнцээр нь хувиргаад ингээд шууд одоо хэрэглээд явах ийм боломж төгсдгийг өөртөө бий болгож байгаа. Хамгийн гол нь эхний одоо анхаачлаасаа суралцж байгаа та бүхэн маань маш олон зөв өгүүлбэрийг хэлж тухайн өгүүлбэрээ ойлгож өөр юм болгож авах хэрэгтэй. За. He write a book гэсэн батлах хэлбэр бичсэн өгүүлбэр байна. Тэгвэл энийг одоо бүгд өнгөрсөн үгүйсэх хэлбэр рүү шилжүүлээ. Тэр ном бичсэн гэдгийг тэр ном бичээгүй гэж лээ. Тэр ном бичээгүй. Тэгвэл he didn't write. Didn't гэдэг араас wrote орохгүй. Өөрөөр хэлбэл үүлэг нь хувирахгүй. Ингэж ойлгоно. He didn't write a book. За орчуулбал тэр эрэхтэй ном бичээгүй. Энэ үгээр бол тэр эрэхтэй ном бичсэн гэсэн үг. Батлах хэлбэр дээр нь үүлэг нь хувирчин, үгүйсэх хэлбэр дээр нь хувираагүй байна. Зөвхөн батлах хэлбэр дээр хувирна, бусад хэлбэр дээр хувирахгүй гэдгийг одоо бид батлаад байна. За 3 дахь хэлбэр ерөнхий асуулт байна. Ерөнхий асуулт. Тэд нар үүнийг цэвэрлсэн үү гэж асууя. Тэд нар үүнийг цэвэрлсэн үү? За тэгвэл did they clean. За энэ дөр бол одоо нөгөө ид чинь байхгүй. Яа тэгвэл асууж байгаа хэлбэр учраас батлах хэлбэр биш учраас гэж ойлгоно. Did they clean it? За өгүүлбэрээр нь орчуулбал тэд нар үүнийг цэвэрлсэн үү? Ерөнхий асуулт шиг гарч байна. Туслах өгүүлбэр эхлээд yes, no гэсэн хариулт шаарддаг асуултуудыг ерөнхий асуулт гэж хэлнэ гэдээ одоо бид нар мэддэг болсон байж байгаа. За хоёр дахь анхаарах зүйл маань нөгөө өгүүлбэр хуурахгүй байгаа. Зөвхөн батлах хэлбэр дээр хуурна, бусад хэлбэр дээр хуурахгүй гэдэг. Бүр дахин өөртөө анхааруулаарай. За he wrote a book. Тэр ном бичсэн. Одоо тэгвэл нэг ерөнхий асуулт руу шилжүүлээ. Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр эрэхтэй ном бичсэн үү гэж хэлвэл did he write a book? Did he write a book? Did өөрөлдөл did орсон тохиолдолд үйл нь хуурахгүй. Write нь write хэвээрээ. Батлах хэлбэр дээр үйл нь wrote болж байгаа. Did he write a book? Тэр ихтэй ном бичсэн үү? Тэр ихтэй ном бичсэн үү? Тэр ном бичсэн үү гэж. За ялгаж үзье бүгдээ. Ялгах асуултан дээр та нар үнийг цэвэрлсэн үү? Тэд нар үнийг цэвэрлсэн үү? Гэсэн ялгах асуултыг хий. Та нар үнийг цэвэрлсэн юм уу? Тэд нар үнийг цэвэрлсэн юм уу? Ялгаж байгаа хоёр зүйл нь та нар, тэд нар учраас you or they гэсэн хоёр биеийн үгний дунд нь о гэсэн холбоос үргэлж байгаа. Did you or they clean it? Та нар үнийг цэвэрлсэн юм уу? Эсвэл тэд нар үнийг цэвэрлсэн юм уу? Ингээ ялгаж байна. За тэгвэл энэ Did he write a book гэсэн ерөнхий асуултан дээр байгаа үгээрийг ялгах асуулт болгоё. Тэр эрэхтэй ном бичсэн юм уу? Тэр эмэгтэй ном бичсэн юм уу? Did he or she write a book? Did he or she write a book? Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр эмэгтэй ном бичсэн үү? Ялгаж байгаа хоёр үг нь he, she гэсэн юм хоёр үг байна. За тусгай асуулт руу оръё. Тусгай асуулт маань асуугаар эхэлдэг. Асуугаар эхэлдэг учраас
Тэд нар юу цэвэрлсэн юм бэ гэж асууя. Тэд нар юу цэвэрлсэн бэ? За тэд нар юу цэвэрлсэн бэ гэж хэлвэл what did they clean? За it энийг асууж байгаа. Энийг асууж байгаа учраас дахиад энэ дээр clean it гэж бичихгүй нэ шүү дээ. What did they clean? Тэд нар юу цэвэрлсэн бэ? Ялгаж асууж байна. Ялгаж асууж байна. Бишээ. Тусгай асуултаар асууж байгаа учраас асуух хүүхдээ хамт хэрэглэгдэж байгаа. Тэд нар яг юуг цэвэрлсэн? За тэгвэл тэр эрэхтэй юу бичсэн бэ? Тэр эрэхтэй юу бичсэн бэ? What did he write? What did he write? Тэр эрэхтэй юу бичсэн бэ? За. Ингээд жирийн өнгөрсөн цагийн 5 хэлбэрийг бүгдээрээ ойлгож авлаа. За түрүүн багш нь жирийн өнгөрсөн цагийн үүсэл дүрмийг ярихдаа жирийн өнгөрсөн цаг нь 2 аргаар үүсдэг. Эхнийх нь болохоор ийд төсөл залгаж үүсдэг. Дараачих нь үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг. Зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг нь хувирдаг. Бусад хэлбэр дээр үйл үг нь хувирахгүй гэдгийг ингээд онцолцоолаа. Тэгэхээр одоо саяны ярьсан болгоныг бүгд ингээд хүснэгтлээд зэгцэнд оруулчихъя. За инхээр илүү бүр тодорхойлно. За эндээс харахад зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг хувираад байна. Гэдэг нь одоо ингээд харагдаж байна. Дөрмийн үйл үг ийдээ залгаж байгаа. Дөрмийн хүмүүс үйл үг нөгөө үйл үг нь хувирсан хэлбэрээр хараад ирж байгаа. Бусад биед болох үгүйсгэх, ерөнхий, ялгах, тусгай асуултан дээр үйл үг нь огт хувираагүй та бүхэн ажиглаараа хараарай. Clean гэдэг нь cleaner, write гэдэг үг маань writer байна шүү гэдгийг бүгдээрээ ингээд хамтран батллаа. За жирийн өнгөрсөн цагийн ерөнхий ойлголт. Ерөнхий дүрм нь бол энэ байна. Жирийн өнгөрсөн цаг дээр гол ойлгож авах ёстой зүйл маань нэгдүгээрт нь ямар үйл явдлыг илэрхийлдэг юм. Туслах үйл үг нь юу юм? Ямар томьёогоор буюу ямар бүтэцтэй байдаг вэ? За тэгээд одоо 5 хэлбэр дээр хэрхэн яаж хэрэглэгдэнэ гэдэг бүгдээ ойлгож авал жирийн өнгөрсөн цагийг эхний ээлжинд анхаарч ойлголтыг бүгдээ олоод авсан гэсэн үг.